Сан байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилог хүргэе. Европын холбооны 27 гишүүн орны удирдагчид Брюссел хотноо пүрэв гарагт цугулсан. За тэдний энэ удаагийн уулзалтын гол зорилго нь Украины дайны асуудлыг хэлэлцэн. За мөн Оросын холбооны улсын зарцаасан хөрөнгийг хураан авч за энэ хөрөнгийг Украин улс руу шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн байна. За энэхүү арга хэмжээ нь хууль эрх зүйн асуудал болон Европын холбооны зарим орнууд Оросын холбооны улсын хэрвээ хөрөнгийг хураан авсан тохиолдолд Оросын холбооны улсын зүгээс ямар хариу арга хэмжээ авч болох вэ гэсэн талаар бол хэлэлцэж санаа зовсон ийм уулзалт болсон. За яриа хэлэлцээ бол өдөржингөө орой болтол үргэлжилсэн. Хэвлэлийн цаг хүртэл албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын зүгээс Орос Украины хооронд хурдан яриа хэлэлцээ хийж инхийг тогтоох сонирхолтой байгаа учраас Оросын холбооны улсын болон Украины зүгт бол дарамтчилтаа хийсэн хിവэр байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс хэрвээ энэхүү хурааж авсан хөрөнгийг зарцаасан хөрөнгийг хураан авч Украинд шилжүүлэх тохиолдолд Оросын холбооны улс яриа хэлэлцээний ширээнд суух сонирхол бага болно гэж үзэж байгаа учраас Европын орнуудыг энэ тал дээр илүү уян хатан бодлого баримтлагыг шаардаж байгаа. За харин европчуудын хувьд бол энэхүү яриа хэлэлцээнд аль болох оролцож за Европын үүрэг оролцоог энхийн төлөвлөгөө болон бусад Украинтай холбоотой асуудлууд бол оролцоог нь хангах зорилготой байгаа учраас энэ удаагийн хэлэлцээрийг шийдвэрлэх мөч гэж үзэж байгаа юм байна. За бид өнөөдөр шийдэл хүрэх ёстой. Бид дараагийн 2 жилийн хугацаанд Украин олгох санхүүжилтийн шийдлийг олохгүйгээр Европын зөвлөлийг орохгүй гэж Урсула фон дер Ляйен мэдгдсэн байна. За түүгээр Европын комиссийн даргын хувьд бол энэхүү мэдээллийг хийж байгаа юм байна. За өглөөний хуралдаанд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оролцсон ингээд Европын удирдагчид хандан урт хугацааны тусламжийн шинэ вакцины талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол хэцүү золиос гарах болно гэдгийг анхааруулж хэлсэн. За энэхүү хөрөнгийг хэрхэн үүрэгтэй холбоотой 2 сонголтуудыг Европын улсуудын хооронд ярьж байгаа юм. За эхний хувьд бол Оросын холбооны улсын төв банкны хөдөлгөөнгүй зарцаасан хөрөнгийг Украинд олгох хүүнгийн нөхөн төлбөрийн зээл болгон ашиглах ийм шинэ саналыг гаргаад байгаа. За мөн Москвагийн түрэмгийллийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсний дараа энэ мөнгийг нөхөн төлөх боломжтой гэсэн ийм хувилбарыг гаргаж байгаа. За харин хоёр дахь хувилбар нь санхүүгийн зах зээл дээрх нийтлэг зээл буюу ковид цар тахлын үеэр Еврокомиссийн бүх гишүүн орнуудын өмнөөс хийсэн энэ зээлийг гаргах явдал байгаа. За Европын холбооны хэмжээнд зарцаасан Оросын нийт 210 тэрбум евро бий. За энэ хөрөнгийн 185 тэрбум евро нь зөвхөн Бельги улсад хадгалагдаж байгаа учраас Бельги улсын хувьд хууль эрх зүй болон санхүүгийн эрсдлийг дурдж уг төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байгаа. За Бельгийг оролцуулаад нийтдээ 7 улс бол энэхүү төлөвлөгөөг эсэргүүцсэн байдалтай байна. За Бельгийн ерөнхий сайд Барт де Вен хэлэхдээ Европын холбооны орнуудаас зээлийн нийт дүнг хамарсан хууль ёсны бөгөөд болцлогүй баталгаа түүнчлэн хохирлын хэмжлээс хамгаалахыг шаардаж байгаа гэдгээ хэлсэн. За мөн тэрээр парламенттай хандаж мэдгэхдээ Европын холбооноос Украиныг Оросын түрэмгийлсрийн эсрэг тэмцэгтэн туслах зорилгоор 2026-27 онд санхүүжүүлэх саналууд нь Брюсселд хүлээн авахд хангалттай баталгаа байгаа гэдгийг парламенттай танилцуулж хэлсэн. За харин Европын холбооны албан тушаалтнууд Бельгийн санаа зовж байгаа байдлыг намжаах зорилгоор чадах бүхнээ хийсэн. За бусад гишүүн орнууд баталгаа зэрэг олон давхар хамгаалалт эрсдлийг хамгаалах зүйлүүдийг санал болгож Бельгид учрах эрсдлийг аль болох бага болгохыг чармааж байгаа гэдгээ мэдэгдэж байгаа. Зээлийг батлахын тулд Европын холбооны 27 улсын доор хаяж 15 буюу тус холбооны хүн амын 65%-ийг бүрдүүлдэг олонхын саналыг авсан байх шаардлагатай. За одоогийн байдлаар бол энэ саналд хүрэх хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. За ялангуяа Бельги зэрэг орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа энэ нөхцөлд бол энэ зээлтэй холбоотой за мөн Оросын холбооны улсын зарцаасан хөрөнгийг хэрхэн ашиглахтай холбоотой асуудал тулгарх магадaltaй байна. За одоогийн байдлаар Украин улсад бол бодит аюул занал бий болсон. За Украинчуудын хувьд мэдээж өөрийн гэр бүлийн гишүүн хамаатан саднуудаа фронтын шугам руу илгээсэн байгаа. За ард олдсон хүмүүс нь бол халаалт цахилгаангүй зэрэг бол хүндрэлтэй өвлийн юм нөхцөл байдалтай тулгамдж байгаа. За мөн хувийн санхүүгийнх нь хувьд бол ард иргэдэд нь ихээхэн хүндрэл тулгамдж байгаа учраас энэ өвлийг хэрхэн давах вэ гэдэг нь бол санаа зовоосон асуудал болж байгаа юм. За санхүүжилт нь цаашдаа Украины фронтын шугамыг хамгаалах цэргийн албан хаагчдын цалинг олоход бол чухал ач холбогдолтой гэж харж байгаа. За зөвхөн эрх жил гэхэд бол Украины нийт төсвийн зардал нь 113 тэрбум
ам доллар байхаар төсвөрлөгдсөн байгаа юм байна. За үүнийх нь орж байгаа орлого талаасаа 68.5 тэрбумын орлого олж байгаа. За өөрөөр хэлбэл бас зарлага ихтэй одоо орлого нь энэхүү зарлагаа одоо нөхсөх тийм боломжгүй байгаа учраас энэ бол Украинд чухал хэрэгцээтэй ийм санхүүжилт болох юм. За парламентын төсвийн хорооны дарга Росалка Фидалс гэж одоо Украины талаас мэддэгдэхдээ 2026 оны төсвийн цорхойг нөхөхийн тулд засгийн газарт 18-аас 20 тэрбум ам долларын гадаадаас санхүүжилт хэрэгтэй гэдгийг анхааруулж байгаа. За харин Оросын холбооны улсын зүгээс мэдээж өөрийн зарцаасан хөрөнгөөсөө татгалзах бодлого байгаа. За Европын хэд хэдэн орн болвол Украиныг санхүүжүүлэхэд Оросын гадаад хөрөнгийг ашиглахыг шаардаж байгаа ч гэсэн яриа хэлцээ зогсонг байдалд орсныг Оросын холбооны улс ашиглаж байгаа. За Оросын төв банк бэлэгдэх Евроклир хадгаламжийн эсрэг болвол шүүхийн хэмжил гаргаж байгаагаа зарласан. За хэрвээ Оросын ашиг сонирхлыг хүндэтггүй бол Оросын зүгээс тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн мэдээллийг засаг захиргааныхан зүгээс хийсэн байдалтай байна. За энэ асуудлыг Европын холбооны хэмжээнд за мөн дараагийн талууд бол Оросын холбооны улс болон тэрчлэн Америкийн нэгдсэн улсын оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай болж байгаа. За өвөл бол нэлээд хүндхэн болж байна. За мөн талууд хоёр тал харилцан бие бие рүүгээ давталсан хിവэр байгаа нь бол энэ нөхцөл байдлыг улам хурцдгаж дайныг нин даруй зогсоох итгэл найдварыг олон түмний дунд алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байгаамаа.